Сонсогчдоо 11 сарын 1-ний Монгол банкны хаалтын ханшаар ам доллар 3391 төгрөгтэй тэнцэж байгааг Монгол банк мэдээлсэн. Тэгвэл валют харилцааны захуудаар ам долларын ханш хэрхэн байгаа болон валютын ам долларын олдоц ямар байгааг сурвалжлагаар ирээд байна. За тэгэхээр 11 сарын 2-ны 12 цаг 29 минутын байдлаар валют харилцааны зах дээр Америк доллар 3417 төгрөгтэй тэнцэж байгаа бол Хятадын ион 466 төгрөг, Орос улбаны улсын рубль 52 төгрөг, евро 3400 төгрөгтэй тэнцэж байна. Харин үндэс Солонгосын вон 2 төгрөг 41 мөнгөтэй тэнцэж байна. Монгол банкны хаалтын ханшаа өргөдөө ам долларын ханш 3391 төгрөгтэй тэнцэж байна. Банкуд болон валютын захуудын ханш болохоор 3400 төгрөгөд авсан байдалтай. Энийг та юу гэж бодож байна? Ерөнхийдөө сүүлийн саруудад долларын ханш ирчим төгслөө шүү дээ. Харин тийм ээ, харин Монгол банк юунаас бол хүмүүс их хэмжээгээр доллар авъя гэхээр олдоц муугаа. Тий. Тэгээ нэг хүн тэдэн долларч гэдэг юм уу? Ерөнхийдөө тийм л байгаа юм байлээ. Тэгэхээр эндээс бас арай гайгүй, үнэтэй ч гэсэн олдоц нарай гайгүй. Валютын захууд дээр арай гайгүй. Банкудаар хомс байгаа тий. Тэгээ арай ханш нарай өндөр байгаа юм бол ерөнхийдөө долларын олдоц за ханшийг өртөө барих, бууруулах тийм олдцыг сайжруулахын тулд яг ямархуу ажил хэрэгжүүлээд зүг гэж та харж байна. Уул нь одоо бол тэгээд нэг юм нарийн сайн мэдхгүй маа тэгээд Монгол банкын хүмүүс зориулсан тэр нэг бага хэмжээгээр доллар энэ төр гаргаад байгаа л арай буруу юм бол гэж бодчих. Тий. Одоо чинь сургалтын төлбөр төрөх гадагшаа явах хүүхдүүд одоо бид нар байдаг. Тэгээ эндээс доллар авахаар банкнаас их хэмжээгээр олдохгүй. Тэгээ эндээс валютын захуудаас авахаар арай өндөр үнэтэй авдаг тийм. Тий. Яралтай хэрэгцээтэй үед бол эндээс авахаас ураа байгаа. За тэгэхээр Монгол банкны хаалтын ханшаар ам доллар 3391 төгрөгтэй тэнцэжсэн бол биднийг 8 шарга валютын зах дээр ажиллахад 3400-аас 3420 төгрөгийн хооронд хэлбэлцэж байна. Иргэдээс тодруулахад бол Монгол банкны зүгээс иргэдэд бага хэмжээгээр доллар олох нь буруу. Энэ тал дээр анхаарч ажиллахгүй бол долларын зохиомл хөөрөгдөл болон хомсдол үүсэх эрсдлийг хилж байна. Харин арилжаачдын зүгээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалцсан байр суурийг илэрхийллээ.